Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадварын IQ төвөөс Содхон, Тодхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 4-р ангийн оюуны хөгжил сурах бичгийн 30-аас 33 дугаар хуудасууд дахь үгэн тестийн бодлогуудыг та нартай хамт судлах болно. Шинэ сэдв эхэлж байгаа учраас хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл сурагчдыг үгэн тесттэй танилцуулах, сурагчдын хэл сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. Үгэн тест нь IQ тестийн нэг чухал хэсэг бөгөөд сурагчдын хэл ярианы чадвар, үгийн баялаг, үгсийн утгыг ойлгох чадвар, найруулгын чадвар зэргийг сорж үгээр дамжуулан сэтгэхүйг шалгадаг юм. Үгэн тестийн бодлого дасгалуудыг ажиллахад монгол хэлний хичээлээр эзэмссэн мэдлэг чадваруудаа ашиглахыг анхаараарай хүүхдүүдээ. Ингээд 30-аас 33 дугаар хуудасны зарим бодлогыг хамтдаа бодцгоё. 30 дугаар хуудас бодлого 5. Үгсийн ерөнхий эхлэлийг ол. Энэ хуудасны 1-ээс 8 дугаар бодлогууд нь арын үсгүүдтэй нийлж нэр үгс бүтээх ерөнхий эхлэлийг олох даалгавартай. Хаалт доторх цэгийн тоон үсгүүдийн тоог зааж байгааг анхаарна уу? Арын эсгүүдийг ажиглахад 3-т нь өө их шиг үсэг оржээ. Иймд бид 3 үсэгтэй ерөнхий эхлэлийг мөн өө үсэг орсон байхаар хайх нь зүйтэй. Өг гэсэн төгсгөлтэй 5 үсэгтэй нэр үг гэхээр гөлөг юм болов уу? Үгүй юм байна. Бусад төгсгөлүүдийг нийлүүлэхээр гөлөө, гөлс, гөлөн гэж үүсэж байгаа бөгөөд ийм үгс байдаггүй. Тэгэхээр ямар эхлэлтэй юм болоо? Олцглоо. Хөр юм байна. Үүнийг төгсгөлүүдтэй нийлүүлэхээр хөрөө, хөрөг, хөрс, хөрөнгө гэсэн нэр үгс үүсэж байна. Одоо дараагийн бодлого руу шилжье. 31-р хуудас бодлого 10. Анаграммыг тайлж илүү хувилбарыг олж дугуйл. Анаграммыг тайлах бодлогод өгөгдсөн үсгүүдийг зөв байрлуулж нэр үг бүтээх ёстой. Ингээд хувилбаруудыг анхааралтай ажиглая. Хувилбарын 4 үсгийг сайн анхаараарай. Ямар үг үүсэж байна вэ? Зүйтэй. Тойл гэсэн үг байна. Б хувилбарын 6 үсгийг ажиглая. Ямар үг үүсэх вэ? Зүйтэй. Тагтаа гэсэн үг үүсэж байна. В хувилбарын 6 үсгийг ажиглая. Ямар үг үүсэх юм болоо? Энд зурагт гэсэн үг үүсэж байна. Одоо сүүлийн хувилбарыг сонирхъя. Энэ нь ширээ гэж хялбархан олдож байна. Ингээд тойл, тагтаа, зурагт, ширээ гэсэн үгсээс тагтаанаас бусд нь гэрээ тогшлын нэрс байна. Иймд илүү зүг нь тагтаа. Хүүхдүүдээ 5, 10 дугаар бодлогуудын бодолд тайлбараас лавлах зүйл байгаа бол бичлэгийн ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 33 дугаар хуудас бодлого 29. Эхний үгийн төгсгөл сүүлийн үгийн эхлэл болдог үеийг олоорой. Хаалт дотор 3 цэг байгаа учраас бидний олох үе 3 үсэгтэй байх нь. Ор гэж эхэлдэг 5 үсэгтэй ямар нэр үг байдаг вүлээ? Ордон, оргил, оршил,
Оршил гэдэг үгийн төгсгөлийн шил гэсэн үе байх юм байна. Энэ үе сүүлийн хэсэгтээ нийлээд шилтгэн гэсэн нэр үг үүсгэж байна. Хүүхдүүдээ утгын сайн мэдэхгүй үгсээ толь, цэг, query цэг эмээ. Мөн толь, цэг, go, цэг эмээ гэсэн цахим толь бичгүүдээс харж тайлбартай нь танилцаарай. Өнөөдрийн хичээлээр гүйцэтгсэн бодлогоудаа ойлгосон бол 30-аас 33 дугаар хуудасуудын бусад бодлогоодыг биедан ажиллаарай. Бодлого дасгалуудыг ажиллахын өмнө тухайн хуудсан дахь жишээ бодлогоодыг уншиж танилцсан уу? Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.